Завь тогтмол усанд 19 м/с-ийн урттай явдаг. Тэр урсгал дагуу 7 км 200 м замыг 5 минутанд туулва. Тэгвэл голын урсгалын уртыг олгоч. За гол ийшээ урсж байгаа. Завь болохоор яг өөрийнх нь урд нь 19 м/с-ийн урттай. За эхлээд ямар ч гэсэн 7 км 200 м метрлөө шилжүүлэх юм бол 7200 м болно. Үүнийг 5 минутанд туулсан. 5 минут гэдэг бол 5-ыг үржих нь 60. 1 минутанд 60 секунд байдаг учраас 60 секундээр үржүүлэх юм бол 300 секунд гэж гарч ирнэ. За эндээс урсгал дагуу явж байгаа нийт хурд нь болохоор 7200 метрийг хуваах нь 300 буюу 300 секунд 24 м/с гэж гарч ирнэ. Тэгэхээр 1 секундэд 24 м явдаг. За завь бол өөр 19 м явдаг. 1 секундэд. Тэгээ 24 болохын тулд голын урсгалын хурд нь нэмэгдэх ёстой. Тэгэхээр мэдээж хэрэг 24 м/с хасах нь 19 м/с буюу 5 м/с гэж гарч ирнэ. Энэ нэмэгдээд байгаа хурд нь 5 м/с байх нэ. За энэ бол голын урсгалын хурд гарч ирнэ.